Одоо ерөн та бүхэнд олон улсад өрнсөн мэдээлэлээс хүргэе. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху өнөөдөр Ливанд Хизболла бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаагаа мэдэгдэхүй зөрчимжүүлэх чиглэл өгснөө мэдэгдэж, галын хүчээр нэмэгдүүлнэ. За тэднийг бүрэн бут цохино гэжээ. За энэ мэдэгдлийн дараа Израилийн батлан хамгаалах хүчийн Ливаны өмнөд хэсэг дөрвөн хүрээний цохилт явуулсан байна. Израилийн армийн мэдээснээр өдрийн дотор Хизболлагийн дэд бүтцийн 70 гаруй байнсны дотор 10 командын төв зэвсгийн агуулгууд Израилийн цэрэг болон энгийн иргэдийн эсрэг ажиллагаа зохицуулдаг байгууламжууд багтсан байна. Цохилтууд Ливаны өмнөд хэсгийн тэр орчмын хэд хэдэн байршлыг хамарсан. Reuters агентлагийн мэдээлэлээр тухайн мэдээллийн дараа Бейрут хотын өмнөд захын оршин суугчид олноороо дөрвөж эхэлжээ. Өмнөх өдөр нь Хизболла Израилийн нутгууд эсрэх бодистой дроонууд илгээж мөн нэг пуужин харавсныг Израилийн агаарын хүчин замд нь устгасан байна. Тухайн үйл явдлыг Израилийн тал цэргийн ажиллагаагаа өргөжүүлэх үндэслэлийн нэг гэж тайлбарлажээ. Гол нь Нетаньяхугийн мэдэгдэл олон улсын дипломат нөхцөл байдалтай хэрхэн давхцаж байгаа нь тун сонирхол татж байна. Тухайлбал Америкийн нэгдсэн улс болон Иран өргөн хүрээтэй ойрох дарнуудын мөргөлдөөнийг дуусгах хэлцээг идэвхтэй үргэлжлүүлж байгаа. Хэлцээний үеэр Иран нэг байр суурийг маш тодорхой илэрхийлсэн нь хэрв Ормосын хоолойг дахин нэг хинхий хэлцээр байгуулагдах бол Израиль Ливан дахь цэргийн ажиллагаагаа зогсоох нөхцөл багтах ёстой гэжээ. Ираны хувьд Израиль Хизболлад өгөх цохилтоо зогсоох нь хэлэлцээр байгуулах үндсэн нөхцөл болж байна. Олон судлаачдын үзснээр Америкийн нэгдсэн улс Ираны хэлцээрийн төсөлд Израиль болон Хизболла хоорондын дайныг аль бие ёсоор зогсоох агуулга аль хэдийн тусгагдсан байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл ийм төсөл бодитоор яригдж байгаа гэх мэдээлэл гарчээ. Гэвч яг энэ үед Нетаньяху эсрэг чиглэлийн шийдвэр гаргаж цохилтоо бууруулах бус харин нэмэгдүүлэх чиглэл өгөөд байна. Учир нь өнгөрөгч бямгаргүй орой Нетаньяху Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсаар ярьж боломжит хэлэлцээрийн талаар санал солилцсон. Үүний дараа Нетаньяху Израиль улс бүх чиглэлд тулгарч байгаа аюул занал хийллээс өөрийгөө хамгаалах эрхтэй гэдгийг Трамп дахин баталгаажуулсан гэж мэдгдсэн. Түүнчлэн тэрээр Трамптай нэг зүйлийг харилцан тохиролцсон нь Ирантай байгуулах альва эцсийн хэлэлцээр нь цөмийн аюулыг бүрэн арилгах ёстой гэдэг дээр санал нийлсэн гэж олон нийтэд зарласан байна. Харин Ираны хэлцээний төлөөлөгчид энэ асуудал одоогийн яриа хэлцээний хүрээнд огт яригдаагүй гэж өмнө нь мэдэгдэж байсан юм а. Израиль Ливаны фронт нь бүс нутгийн өргөн хүрээний мөргөлдөөний нэг хэсэг хэвээр нь Израиль 2026 оны 3 дугаар сарын эхээр Ливанд хураа замын ажиллагаагаа дахин эхлүүлсэн. 4 дугаар сарын 17-нд Израиль болон Ливаны хооронд гал зогсоох тохиролцоо зарлагдсан боловч түүнээс хойш Израиль Ливаны нутаг дэвсгэрт бараг өдөр бүр зохилт өсөр иржээ. Израилийн байр суурь нь гал зогсоох хэлэлцээр Хизболлагийн эсрэг ажиллагаанд хамаарахгүй гэсэн тайлбар юм. Харин Ливан болон Иран уг тохиролцоо бүх цэргийн ажиллагаанд ижил үйлчлэх ёстой гэж үзэж байна. Мөн 4 дугаар сарын дундуур Израиль болон Ливан 1993 оноос хойш анх удаа шууд дипломат уулзалт хийсэн боловч одоо энэ хэлцээ ноцтой дарамтанд орсон бололтой. Өнөөдрийн нөхцөл байдлын дараа Израилийн батлан хамгаалахын хүчин улсынхаа хойд бүсэд аюулгүй байдлын дэглэмээ чангатлаа. Тухайлбал гадаад цуглах дээд хязгаарыг 200 хүнээс 50 хүн, дотор орчны арга хэмжээний дээд хязгаарыг 600 хүнээс 200 хүн болгон бууруулжээ. Энэ нь Израилийн тал Хизболлагийн хариу цохилтонд бэлтгэж эхэлсний дохио гэж ажиглагчид үзэж байна. Ойрын өдрүүдэд Ливаны фронт дээр юу болох нь Америкийн нэгдсэн улс Ираны ихий хэлцээр урагшлах уу эсвэл бүрэн нуран унах уу гэдгийг шууд тодорхойлох хүчин зүйл болж мэдхээр байна. Учир нь Ираны өөрийн холбоотон болох Хизболлаг Израиль үргэлжлүүлэн бөмбөгдөж байгаа нөхцөлд хэлэлцээрийг олон нийтэд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин одоогийн байдлаар Нетаньяху зохилтоо зогсоох сонирхолгүй байгаа дүр зураг харагдаж байна.